Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За жишээ яриа ээлжид подкастт тавтаа морилно. Өнөөдрийн дугаараар ик хөгжүүлэгч багш Наран цэцэг мөн Бадам цэцэг захирал маань оролцож байна. Сайн хоёроо. Хай. Сайн уу. Өдрийн мэнд. За өнөөдөр бүр ингээ хүн болгоны одоо ингээ хөсөмжит ер нь бол би манай Наран цэцэг багшийн орсон дугаар муугарыг ингээ харахаар ерөөс ингээ амар хийхтэй гой юм ярьдаг тэгээд ерөөс хөсөмжит ийм зочин гэж ер нь бол бодоод байгаа. За өнөөдрийн сэдвийг ер нь ярихаас өмнө нэг 2 хоногийн өмнө бид нар чинь нэг ийм вебинар хийсэн те. Манай Баццэг багш, Хулан багш бид гурав нэг вебинар хийсэн баггүй юу. Тэн дээр ингээд нэг ийм сэдв хөндөгдөж байгаад нэг юм хүүхдийн сэтгэлийг хооллыг хүүхдийн одоо багш нар чинь одоо хүүхдийн тархинд дандаа мэдлэг өгдөг хүмүүстэй тэгтэл эндээс дандаа мэдлэг өгдөг биш хүүхдийн сэтгэлийг хооллдог сэтгэлийг затгадаг бүр ингээ бензэ өгье гэдэг нэг юм хөрхэн яриа гарч ирсэн. Тэгээ энэ тухай гурлаа ер нь ярилцъя гэж энэ л бодож байна. За тэгээд хамгийн түрүү ингээ хүүхдийн сэтгэлийг хооллъё гэхээр та хоёр одоо яг юу бодогдож байна тэрнээс эхлэх үү? За тэгэхээр нөгөө хүүхдүүд яг сэтгэл зүйн хувьд одоо эрүүл байна гэдэг бол бүр одоо хамгийн чухал зүйл байдаг. Тэгээ эцэг эхчүүд ерөнхийдөө дийлэнхтэй сэтгэл зүй гэхээсээ илүү дандаа нөгөө материалын зүйлүүд дээр амар их анхаарал хандуулдаг тий. Одоо хувцалж гин, хоолж гин, одоо үнэтэй сургалтанд явуулж гин, дугууланд явуулж гин гэдэг ч юм уу. Одоо нэг тиймэрхүү байдлаар нөх хүүхдүүдэд би ингээд амар гоо аз жаргалтай өсгөөд байна хангаад байна гэдэг ч юм уу. Тэрийг ингээд манай хүүхдтэй тий ингээд аз жаргалтай байна. Өстой бүх юм нь бэлэн байна. Дутагдж байгаа зүйл алга гэдэг нэг иймэрхүү юм ярьдаг. Тэнгүүтээ цаанаа хүүхдүүд нь яадаг вэ гэхээр амар их нөгөө сэтгэл зүйн одоо тийм хямралтай тий одоо нэг ээж аавынхаа нэг дулаан гоё үгсээр дутдаг ч гэх юм уу. Нэг тиймэрхүү хандлага байдаг. Тэгэхээр яг нөгөө мэрэгжлийн үүднээс ингээ авч үзэх юм бол яг нөгөө хүнд томч гэлтгүү хүүхч гэлтгүү нөгөө гурван үндсэн сэтгэл зүйн хэрэгцээ байдаг гэж байгаа байхгүй. Тэгээ эхнийх нь болохоор нөгөө аюулгүй байх. Тэгэхээр нөгөө хүүхэд аюулгүй байх гэхээр яг нөгөө нэг шууд ойлгож байгаагаар аюулгүй байхаас гадна цаад утга нь болохоор нөгөө сэтгэл зүйн хувьд одоо аюулгүй байх. Одоо хүүхд гэртээ ороод тий одоо ээж аав нь шүүмжилдэг болвол одоо ямар нэг шүүмжилчлээ гэвэл тэр чинь нөгөө аюулгүй хэрэгцээнд хангахдахгүй байх гэсэн үг байхгүй. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд одоо аюулгүй байх тэр хэрэгцээг нөгөө гэр бүлдээ яг нөгөө хэр зэрэг гаргаж өгсөн байна тийм ээ. Хэр зэрэг тэр аюулгүй хэрэгцээ хангагдчихээн гэдэг маань бас хүүхдэд одоо маш их чухал ойлголт юм байлээ. Тэгэхээр халуун дулаан гэр орноос гадна тий тухайн хүүхдийг яг байгаагаар нь ойлгочдөг тий одоо ямар нэг алдаа гаргасан ч гэсэн амжилт гарахгүй байсан ч гэсэн тий ямар нэгэн байдлаар шүүмжилдэг ч юм уу яг сэтгэл зүйн хувьд гоё тайван байж байгаа тэр хүүхд гэр дотроо ороод ямар нэг айцгүй төгшүүргүй байх тэр нэг хэрэгцээс аюул чухал юм шиг санагдсан. Магч ер нь хүүхдийн сэтгэлийг хооллъё гэдэг нэг юм яриа гарч ирсэн. Ерөөсөө хүүхдүүдийнхаа сэтгэл манай хүүхдүүдийн сэтгэл ер нь хоосон байгаа ч юм шиг сэтгэлийг нь хооллъё гэдэг нэг юм үг гарч ирээд байгаа. Тэгээ бид нэр энэ талаар ярилцсан. Тэгээ та өндөр юу гэж бодож байна? Би нөгөө өөрөө ээж хүний хувьд тий өнөөдөр ингээд бодоо сууж ин л да наркоманы бараг бүгдийг хилээд өчлөө онлын хувьд ч тий тэгээд ингээд яг сэтгэл зүйчийн өнцгөөс энэ хоол ундыг тий харьцуулаад ингээд бүгдийг хилээд өчлөө. Би яг ээжийн тухайд бол бодоо сууж байна. Би ч өөрөө 2 хүүтэй ээж. За тэгээд ингээд тэр хоёроо ингээд харахаар тий яг үндэ би тэр хоёроо юу гэрч утгахгүйгээр ингээд төсөж ин л да өмссөн зүсэн хувцс идэж удаг юм тий тэглэж гисэн ингээд нэг юм өглөө босохдоо урам зориггүй босох эсвэл одоо юу байдаг ч юм. Яг үндэ миний ингээд нөгөө бодож байгаа юм нь одоо миний 2 хүүхэд амар сайн одоо хэлний боловсралтай байна тий. Миний хүүхдүүд одоо гүнзгий анги мангид одоо сурч мураа математик амар дэжгүй байна. Тэгээ миний 2 хүүхэд яг өнөөдөр одоо дутагдж байгаа юм алга тэр компьютер 9 ч 20 юм ингээд сайхан бэлдээд өгсөн байна. За гівч ингээд юу гэдэмдээ энэ одоо нөөц боломжийн юмнуудаа бүрэн ашигласаа гэж би амар хүсдэг. Тас бит хүрснийхаа дараа тэр одоо өөрийнхөө потенциалаар яваасаа. Тэгээ өөрийнхөө одоо энэ нөгөө чадж байгаа бүх одоо өнөөдрийн энэ эзэмсэн мэдлэгээ ингээ өөрт ашигтай, өөрт хэрэгтэй. Тэгээд ингээд өөрийнхөө амьдралыг сайн сайхан болгохын төлөө ингээ зориулсаа гэж боддог байхгүй юу? Түүнээс биш яг өнөөдөр онцсураасаа тий эсвэл яг өнөөдөр ингээл юу гэдэг миний хүслээр байгаасаа гэхээсээ илүү би ингээд ирээдүг нь амар их бодоод байдаг. Тэгээд одоо яг ингээд зэрэгцээд ингээд
юу байдаг да. Одоо нэг жишээ ярэ подкаст ч жишээл хүсдэг шүү дээ. Тий. Тэгэхээр манай нэг юм хүргэх байдаг аахгүй. Тэгээ тэр маань ингээд амар мундаг одоо хил устаа гадаад дотоод төгсөөд ирсэн тий амар мундаг хүн. Тухайн үедээ тэгэл лаг юм карьер марьертай байсан. Гэвч өнөөдөр зах дээр харих уугаад тий бүр аим шиг юм болцсон. Тэгэл хүн амьднаас 2000 өгч 3000 өгөөч гэл ингээл явж идэг. Тэгэнгүүт тэр чинь ингээд миний амьдралд ойрхон байгаа жишээ аахгүй юу. Тэгээд яг үндэ ингээд хүүхдүүд нь уулзахаас хүртэлтэй ингээд амар яадаг. Одоо бид нар хүртэл ингээд зах мах дээр тааралтаараа тий ингээд цугтчдаг. Хүй одоо нөгөө тийш нөгөө ч мөнгө гойно гэдэг ч юм уу тий. Тэгэл тэрний чинь үнээр та нар байгаа байдал амар л байгаа байхгүй. Тэгэнгүүтээ ингээд эцэг их юм манай аав ээж ингээд харамсаж ярьж байгаа юмнуудыг ингээд сонсохоор амар хэцүү цаг үед тий амар өрсөлдөөнтэй юм одоо цаг үед Оросд төгсөж ирсэн. Амар мундаг сургууль төгсөж ирсэн. Үнэхээр одоо гайхалтай байсан гэж ярьдаг. Тэгээд тэр маань ингээд бас нэлийн өндөр юм карьертэй байсан гэж ярьдаг. Гэтэл хайлгид ярихын донд зүгээр аимшиг болсон. Өвгөнтий орол гэдэг рүү унтсан байгаа байхгүй юу. Тэгээд би яг нөгөө нэг тэрийг нөгөө ингээд хажуугаас амар харамслыг ингээд нөгөө ах дүүнрээсээ ээжээс сонсдог учраас ингээл боддог байхгүй юу. Тэг үнэхээр өнөөдөр те одоо миний хоёр хүүхэд одоо өнөөдөр байж та одоо юм те лаг хэлээ боловсралтай болж байна. Үнэхээр сайн математикийн боловсралтай болсон байна. Тэ үнэхээр сайн ингээд техник технологи компьютерийн ур чадвартай болсон байна. Өнөөдөр би юугаарч тутахгүй ингээд явж гин. За окей. За эдгээр маань нас бит хүрсний дараа тий ингээд нэг алтангуудаа өнгөрөөд унчих үе дээ. Тэ нэг алтаа гаргангуудаа тэрийг ингээд давж гарч чадахгүйгээр сөхрөөд суучих үе дээ. Гэдгээс би амар их санаа зовдөг их шууд хэлгээд. Амар их санаа зовдөг. Тэгэхээр надад юу хэрэгтэй вэ? Би энэ хоёр хүүхдтэй юу өгөх ёстой вэ гэж би яг үндэ амар их боддог. Тэгэхээр чин би өгч чадах юм аа өгөөд штэ материалын юмнуудыг те. Өдрийн 2 3 хоололч чинь яг шууд хэлгээд те. Манай сайн адралыг гүйж ороод те хоолоос авалцсан аваад явж ийн гэж энийг хэлчихсэн штэ. Таарлцсан штэ бүрхэн. Тэ иддэг удаг юм аа те. Сайн адраас маань ингээд савлж аваад гэрлгоо гүччих гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи ингээд те өдрийн 2 3 сайхан ингээд баг хүний идэхгүй юмнуудыг хэлээд ичиж штэ. Тэ хэрэгцээтэй гэсэн тотыг би яг үндэ аваад өччих штэ. Тийм тэгээд бас нэг хүн амьтан тийм бүр яг хөө эрэгтэй хөтөд учраас ингээл нэг жоохон холилт жоохон хэрмэр болсон явж урагдаж мурагдсан явж байдаг ч гэсэн би хизэж хөлийн чийг татвал гутлын аваад үсгэж шүү дээ. Тийм. Тэгэл ямар дэвтэр ном хэрэгтэй энэ тэрийг өгч чинь эсвэл одоо ингээд нэг нь ингээд юу гэдэг мэттэй жоохон муудаад ишүү танаа хөлт мүтгэнгүүд нь би сургалт мургалт хайж олоод багш өгч чинь. Тэгээ эн чинь ингээд биний чадаад байгаа зүйл байхгүй энэ миний контрол дотор байгаад байгаа зүйл. Гэхдээ тэр маань ингээд одоо начиг болоо тий 20 30 хүрээд 40 50 хүрээд ирэх үедээ юм босож ирэх даван туулах чадвар байхгүй resilience гэж хэлдэг штэ тий нэг юм ингээд нэг босож ирэх тий ингээд нэг хуурай хаал дундагмаг үгэлтэй шиг тий ингээд нэг тийш нөхрөлчгөр ингээд босоод ирдэг нөгөө тийш түлхчгээр дахиад ингээд өөрийгөө босгоод ирдэг юм resilience одоо юу гэж хэлхийн суудаа яг энийг одоо за энийг бас нөгөө нэг сэтгэл яд гэх юм болов тий сэтгэл яд тэгээд нэг юм одоо юмыг даван туулах чадвар. Тийм. Тэгээд босоод ирдэг тий. Босоод ирдэг нэг юм. Тэгээд тэр өөрт нь тулгарч байгаа асуудлыг болохоор ингээд нөгөө юу? Сорилт гэж хардаг. Тий? Түүнээс тэрийг ингээд амьдрал минь хувь заяа минь ийм л байж гэл өгрөд өгөхгүй гэсэн үг байхгүй да. Тий? Тэмүүдэ босоод ирдэг ингээд resilience чадвар амар сайн тий. Тэгээд ингээд энэ сорилтыг давхаараа би өлөө хүчрэх бол шүү. Энэ сорилт амьдралд байж лээд шүү. Ингээд урагшаа өвчдөг тий. Нэг ийм болмоор байгаа байхгүй юу? Yes, тийм биш үү. Гэтэ яг өнөөдөртөө тий муусурж байгаа. Яг өнөөдөртөө муусурж байгаа. Епстер нь бол амар сайхан баталтан хийл ав баталтан. Йоо инээдтэй. Аль нэг хичээлээрээ баха. Би бас нөгөө ойр байдгийн хувьд бол муу сурдаг гэдэг ойлголтыг нөгөө нэг ингээд тэр хүүхд чинь хичнээн хичээл судалж байгаа хэлээ. Тэр хичээлийн аль нь чадаад аль нь чадахгүй байгаа. Нэг чадахгүй байгаа багш нь танаа хүүхд юу чадахгүй байна мó гэдэг багш нэг тийм хэлж нэг бас нэг юм ойлгуулах гэдэг шүү. Тэгэхээр би бас хажуунаас нарахад муу сурдаг хүүхд чинь өөр нэг хичээл бас сайн л гэж байдаг байхгүй юу. Тэгэхээр бас та ямар хатуу хэлсэн бэ? Вау. Хөр химээ сонсч байдээ гэдэг шиг. Хөр химээ нас төрсөн айнаас сонсох байхаа гэж. Гэтэ нөгөө миний ингээ харж байгаа өнцөг бол ерөөсөө л тэр resilience чадварын сайжраасаа яг үндэ бүр ингээд шуудах хэлэхэд те ингээд нэг юм
амар гоё алтай хайрцагцал зөөгд чинь бас ингэ чаддаггүй шүү дээ. Төс төвлөрийн синдромтой болсон гэдэг Нэг юм идэг шүү дээ. 10 жилдээ амар мундаг амар гоё сургууль аваад явчаал оюутан болоод тэр чинь нөгөө нэг сорилтоо тулгардаг шүү дээ. Жинхэнэ нөгөө аав ээжингээс гарч байгаа байхгүй. Нөгөө аав ээж нь бөөцөлөл яж бол өөрөө нөгөө амьдралтаа нүүр тулдаг шүү дээ. Тэгэл оюутны байранд орно, нийтийн байранд орно. Тэгээд нөгөө өөр цагийн аваараа өөрөө шийдэх болно. Өглөө ээжин сэрэхгүй, аав нь сэрэхгүй, өдийн цай, оройн цагийн нуус нүвэснү гэдэггүй яг нөгөө амьдрал дээр гарангуутлаа нөгөө нэг мундаг байсан амар мундаг аав ээж нь тэг нөгөө кэрлдэг нөгөө жинхэнэ л халамжилдаг байсан хүмүүс нь байхгүй өөрөө яг гар толох болохоор унтсан юм кейс зөндөө идэв шүү. Тэгээ нөгөө талаасаа болохоор нөгөө амар сайн гэж байн магтуулдаг. Тий энэ ч хичээлдээ сайн, тэр ч хичээлдээ сайн, тэрэндээ ч сайн гэж ингэ байн магтуулдаг хүүхд чи өөрөөгөө тэр шошгороо шошгорлцдог байхгүй юу. Тэнгүүдээ өөрийнхөө тэр нэг хэмжээсээ давж гарч чадахгүй юмнууд амар их анзаарэгддэг. Одоо өөрөө нэг юм хэмжээнд байна да. За наач надад амар тохиолж ирсэн шүү. Би нөгөө нэг англи хэлтэй амар дайжгүйсэн байхгүй юу. Тэгээ ийшэр би 800 аваад өөрийгөө их л мундаг гэж бодсон байсан чинь их сургуульд орлоо надаас мундаг хүүхдүүдтэй таалцсан чинь би өстой юу хийж исэн юм гээ бас сэтгэлээр амар унжсэн шүү нэрээ. Тэгэхээр чин 100 гэдэг оноогоор хүүхдүүдийг хэмжсэн. Түүнтэй тэр охин яасан гэхээр за хүүч юм уу те 100 оноондоо өөрийгөө хүргэсэн. Гэтэл 1000 гэдэг оноо байж болно шүү дээ. TOEFL-ийн шалгалт одоо 900 оноотой бид нар авах гэж л шүү дээ маргааш те. Тэгэхээр чи ингээд 100 онооноос илүү оноо байж болдог. Тэ бүр хэдэн зуун саяар ч өөрийгөө ингээд үнэлгээжүүлж болдог. Гэтэл өөрийгөө яг тэр нэг хэмжээсэн дээр авчиад түгччихдэг ерөөхдөө бол нэг ингээд сайн сурна гэдэг нь. Тэгэхээр би энд ингээ амар ууж хандахыг амар их зориод байгаа байхгүй юу. Тэг ингээ өөрөө өөртөө нэг юм үг тайлбарлаж өгөө. Тэг тэгэхээр чи би ингээд одоо яаж одоо тэг ингээд за яг хотоодын хоол чинь би махад энэ тэ зохицуулж чинь тэр чи сэтгэлийн хооллох уу гэдэг дээр ингээл бодоол агаа л гэсэн үг тий. Бодоол агаа туршиж үзээл агаа гэсэн үг тий. Энэ дээр яг нэг юм гоё одоо сэтгэл хооллох тэр жишээнүүдийг манай наркаас хэлэх байх л та. Тийм би. Нарка бас багшийн сайн хэлснээр нөгөө нэг сэтгэл зүүн хэрэгцээ гэдэг нэг юм гаргаад ирлээ л те. Аав ээжүүдийн ингээ миний бас те бодож байгаа ингээ бид нар ингээ мах бодийн хэрэгцээг амар хангасныгаа бүх хэмээн хангачлаа гэж болоо саний яг нараа багшийн тэр сэтгэл зүүн хэрэгцээ гэдэг нэг бас би бас дахиад сонсомоор байна. Тэр тухайгаа яриад. За эхний хэрэгцээ болвол тийм ээ өмнөх дурдсанаар тухайн хүүхд маань аюулгүй байдлын хэрэгцээ аз чухал байдаг. Одоо сэтгэл зүйн хувьд. За хоёрдугаар бас нэг чухал хэрэгцээ юу байдг вэ гэхээр нөө бие хүлийн зөвшөөрөгдөх. Тухайн хүүхэд яг тий байгаагаараа нөө хүүхд толгой өөр гэсэн угаасаа онцлогтой. Тий нэг айлын одоо жишээ нь 4 хүүхэд байлаа гэхэд дөрвөлөл бүгдээ өөр эдэн штэ нэг ээжээс төрсэн ч гэсэн тийм ээ. Тэгэхээр хүүхдүүдээ ялангуяас нөгөө хооронд нь харьцуулж ярьдаг те гэр дотор байгаа хүүхдүүдээ хооронд нь харьцуулдаг ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг өөрийнхөө хүүхдийг өөр бус дайлын амжилттай яваа хүүхдүүдтэй харьцуулж доошоо их ч юм уу. Яг нэг тиймэрхүү үед яадаг вэхээр хүүхэд өөрийгөө хүлээн зөвшөөрч чаддгүй гэсэн үг байгаагаар нь. Ялангуяа нөгөө хөдөлгөөс гэр бүлийн одоо ээж аваас нь ч юм уу те ойр дотны хүмүүс нь янз бүрээр одоо ингэж харьцуулж ярих те ингээ доошоо хийх үедээ яадаг вэхээр хүүхэд өөрийгөө яг бодтоор хүлээн зөвшөөрч чаддггүй. Одоо ингээл би арчаагүй юм байна, би сул дорой юм байна гэд эргээд цаашаа нөгөө өөртөө итгэл нь шууд хамаараа явчихдаг гэсэн үг. Тэгэхээр өөрөөгөө тий одоо нөгөө гэр бүлийнх нь хувьд ингээ яг байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн тий байгаагаар нь хайрладаг. Яг байгаагаар нь ингэж тий алдаа оноо гаргасан ч гэсэн тий тэрийг ингээл хүлээг авчдаг. Тиймэрхүү гэр бүлд өссөн хүүхэд бол маш тийм өөртөө итгэлтэй. Ямар нэгэн одоо эрсдэлтэй алхамж гэх юм уу одоо ямар нэгэн одоо сонголттой нүүр тулахад тэг ингээ шууд тий шийдээ авчдаг ч гэх юм уу. Нэг тиймэрхүү зоригийн процесс бас айгүй тийм чухал шийдвэр гаргалтын дээр ч чухал бас айгүй тийм өөртөө итгэлтэй айгүй олон зүйлийг одоо ингээ туршиж үздэг ч гэх юм уу тий. Тиймэрхүү одоо бие хүн болж төлөвшөлт нь бас их нөлөөлдөг гэж үзтээ. Энэ нэрээ одоо энэ ингээ сонссон чинь нөгөө нэг хүүхдийг өөрийг нь хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл чинь бас амар хэрэгтэй зүйл мэн. Яагаад тэгэхээр энэ чинь амар төрчүүдэг байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө нэг тэдний би бас энийг бас амар амсч ийсэн байна амьдралдаа. Тэдний охин амар гоё бүжгэлдэг, амар гоё юм аяастай. Манай энэний байж байгаа царай гэж манай аав ээж байсан. Илгээс байхгүй. Гэтэл би чинь нөгөө нэг юм ном
унших дуртай. Тэгээд өөрөө англи хэлнэ сонирхолтой, хэл сонирхдаг. Тэгээд би ийм номын хүн байсан байгаа байхгүй юу. Тэнгүүт л намайг тэр нөгөө урлаг спортын тэр нэг ийм хүүхдээ намайг ингээ байнга харьцуулдаг. Гэтэл би тэр хүүхдээс илүү би ингээд онц суух гэдэг байгаа байхгүй юу. Тэрийг маань ингээ бүцгүй хэрнээ ингээ шал өөр төрлийн битэр ч ингээ өөр type юм уу. Тэр болохоор ийм extrovert ийм бүр ийм амар галзуу гэж ярих юм бол хаач утсан ингээд шууд бүжгэлдэг. Гэтэл би чи ингээд ийм номын хүүхдээс нэг тийм ингээд хоёр өөр зан чанартай хүүхдийг харьцуулаад миний ийм өөртөө үнэлэх үнэмжийн ингээд бас их унгааж исэн ийм байгаа. Тэгэхээр чи ингээд тэр манд бас одоо ингээд харсан чи өөртөө ихтэй байдаг шийдвэр гаргахад нөлөөлдгөө гэсэн чинь энэ бас энэ сөрөг тал надад бас ажиглагддаг байхгүй яагаад гэвэл би ингээд жоохон савдаа тэгээ ингээ ихээр би шууд эхлээ эргэлттэй би чадах байлоо гэж танаа боддог байхгүй. Тэгэхээр энэ бас ингээд амар бүр яг ингээд сая миний асуудал юм шиг амар ойрхон тусч байна. Дээрээс нь шийдвэр гаргахтаа би бас ингээд боддог байхгүй дандаа. За тэнийг ингэчүүл яг л тэгчээ дандаа муу юм эхэлж боддог. Тэгэхээр энэ яг ингээд бод тамил над дээр бүр ингээд тохиолдсон л юм л та. Тэгэхээр энэ бас амар чухал зүйл юм байна л гэж ойлгож байна. Вау. Нараа багшаа бараг өөрийгөө бараг сэтгэл зүйн зөвлөгөө аваад дуусгана. Тэгээ дараагийн бас нэг чухал хэрэгцээ юу байдгүй гэхээр нөгөө өөрийн тухай эерэг бодолтой өссөн хүүхэд нөгөө том болоод одоо сэтгэл зүйн хувьд айгуу гоё аз жаргалтай, тайван. Тэгээ одоо нөгөө ямар нэгэн асуудал тулгарсан ч гэсэн эсвэл хүндлэнгөөс одоо ямар нэгэн хүнтэй өө чи ийм болцсон юм уу гэд нөгөө янз бүрээр хэлдэг шүү дээ. Тэгсэн ч гэсэн тэрийг нь одоо нэг амар хүн дээр тусгаж авч одоо зовж хандлаад идэггүй гэх юм уу? Тийм одоо ерөөхдөө болж өсдөг гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө талаар эерэг бодолтой байна гэдгийг бол хүндлэнгөөс ялангуяа нөгөө нэг гэр бүлийн зүгээс тэ ээж аавын зүгээс тэрийг бол хүүхд бол маш их одоо мэдэрч өсдөг гэсэн үг байхгүй. Тэгэхгүй хүүхдээ байнга муу илээл, гоочлоо, шүүмжлээд ахам бол хүүхэд хизээч өөрийнхөө талаар эерэг бодолтой байхгүй. Танаа сөргөн мал бодно шүү дээ. Өө би чадахгүй шүү дээ, тий. Тэгэхээр нэг өөрийнхөө талаар нөгөө эерэг тийм төсөөлөлтөй болсон хүн чинь эргээд нөгөө өөртөө айгүй ихтгэлтэй тий. Хин нэгэн хүн ингээд одоо юу гэдэг ховж ивэр өө тэр ингээ явж илээ тэгж илээ гэсэн ч гэсэн тэрийг нэг хүн дээр тусгаж авдгүй яа тэгвэл өөрийгөө тэр хүн аюулгүй сайн мэдж байгаа учраас тийм жижигхэн асуудалд одоо тэгж хурдан сэтгэл санаагаар ундаггүй одоо тийм болдог. Тэгэхээр яг энэ гурван хэрэгцээ маань хэрэгцээг аль болохоор эцэг эхчүүд хүүхдүүдэд хангаа өгчих юм бол хүүхэд одоо сэтгэл зүйн хувьд одоо маш одоо эрүүл тий өөрийгөө одоо хааж байсан аваа явцдаг ямар ч асуудал байсан тий даваа гарчдаг нэг тиймэрхүү одоо яг сэтгэлийн хаттай яг нэг тийм хүн болж төлөвшнөө л гэсэн үг. Эхний нөгөө хэсэгт ярьсан нөгөө сэдвэрээ буцаад орё л да. Би ягаад тэгэхээр би энэ сэтгэлийг нь хооллё гэдгүүг надад ингээ амар юм ухаж үдмээр санагдаад байгаа байхгүй юу? Хооллё гэдэг чинь хүүхдээ өдөр болгон хоол өгөхийг хэлж байгаа тийм хоосон ходоодыг ингээ дүүрхийг хэлж байгаа. Тэгвэл ингээ сэтгэлийг хоолно гэхээр чинь яах юм бэ гэд би гайхаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та юу нэг үгж бодож чинь та хоёр хүүхдийнхээ сэтгэлийг ер нь яаж хооллоод байна? Аха. Тэгээ бүр начи бүр тарих дэлбэлсэн асуулт байна. Тэгээ яа тэгэхээр тийм хооллох гэдэг үгийг бас сонгож бид нар өөрсдөө хэрэгжилж ийн гэдэг чинь эн чинь хоол хизээ хэрэг болдог. Өдрөө мараг 5 хооллох хэрэг гарчтэй. Өглөө цагаа өнөөдөр хоол идэн. Тэгээ дахиад нэг хөнгөн зууш ч юм уу нэг юм бичээ юу байдیں۔ Борцох идэн. Тэгээ орой болохоор дахиад нэг хоол идэн гэдэг инхэр чинь ингээд бараг өдрийн 5 6 хооллох хэрэг гарч штэ тий. Тэгэхээр чин хооллох гэдэг үг чи өөрөө тогтмол хэрэгцээтэй л гэсэн үг тий. Тэгэхээр сэтгэл зүйг нь байн хоолно гэдэг чинь баг хоолноос илүү хэрэгцээтэй усаагаар шиг баг амьсгалахтай ялгаагүй хэрэгцээтэй зүйл нь сэтгэл зүйн одоо тэр урам зоригийн өгөх одоо наркоман сая хэллээ шүү дээ тэр аюулгүй байх хэрэгцээ чи өөрөө тэр хүнлэгдэх хэрэгцээ чи өөрөө тий ээж авдаа хүлээж өгдөг хайртай охин нэг гэдгээ мэдэрч өсөх тий тэгээд би одоо нэг аяга унгаа хагалцсан ч гэсэн одоо аянаас илүү үнцэнтэй учраас ой минийхөө гараад зүч үзээ одоо ээж охин наашлаараа одоо юу байдаг чинь тий гэтэл мань мэт нь яаж үсэн гэхээр аяга хагалчлаа гэж одоо өшгөлүүлээд ч юм уу загнуулаад ч юм өссөн байгаа даа байхгүй салгалсан юм аа гэж бас л сэтгэлийн бас тий бүр зовиртай өөрөө би бас салгалсан юм гэл өөрөө харамсдаг шүү дээ тий гэтэл миний хүүхд чинь нөгөө энэ аяга зүгээр алуу холт ээж нь шүрд чи гараад зүч үзээ гэдэг чинь өөрөө эргээд нөгөө хүүхдээ харилж штэ чи наа аяга хагарцсан аяганаасаа илүү үнэтэй. За нэг шаазан аягтай нэг 6500 за бүсрээд нэг 100000 төгрөгийн аяга байгаа байлгүй дээ. Тэрнээсээ миний хүүхд үнцэнтэй штэ гэдгийг ингээд алхам тутамд мэдрүүлэх тий. Аха тэгэл ийм юмнуудыг ингээд нөгөө тогтмол эцэг их ингээд хийж явах хэрэгтэй. Одоо ингээд гизэн холлол тий нэг бууц хийж өгчөөл
яг үндэ хүнийг хотоодыг хооллох гэдэг чинь амар амархан шүү. Бүр амар амархан зүйл ахгүй нэг бантаа утгаж өгвөл хол тоонолч шүү. Тэ нэг хэдэн гурал хайрж өгвөл тэгэл борцогтой онолч шүү. Гэтэл энэ ээж аавын үүрэг болол бүр ингээд яг үндэ бүр хамгийн анхан шатны бүр газар дээр байгаа хэрэгцээ. Гэтэл нөгөө хүүхдээ чинь нөгөө сэтгэлийн хоолтой байлгаад гэж. За энэ дээр өстой жинхэнэ ээж байх ур чадвар, ухаан тий эцэг их байх тэр нэг энэ мэдлэг боловсрал эсвэл өөрийгөө хөгжүүлэх юм, шин юм олж сонсох юм тест амар хэрэг болж байгаа байхгүй. Өстой бүр тарих өвдөж байгаа шүү дээ бүр заримдаа. Хүүш энэ хүүхд чи өчтөр орой зүг зүгээр өнцөө өнөөгөл яагаад ингээд уртаа босоод ирв? Гэл тийм шүү дээ тий. Чи хүний сэтгэл зүй гэдэг чи яг үндэ ингээл минут секунд цаг тутам бүрээр ингээл өөр болоод явж идэг байхгүй юу? Тий. Тэгэхээр чи ингээд өнөө өглөө тэнгэр бүрхэг байсан болвол ингээл яад ч юм сэтгэл цаанасаа нэг тавгүй болоод эхэлнэ шүү. Тэгэл тэр чи одоо яач идчихэд ингээл яруулцаал татгалзаал ингээд байгаа юм. Ингээл ингээд эхлүүл яг юу болох юм. Гэтэл тэнгэр бүрхэг байна. Магадгүй бүх хүмүүсийн сэтгэл ингээд нар харахгүй байгаатай холбоотой серотонин ялгархгүй байна те өглөөгөр тэнгуүтэй аз жаргалын тааврын ялгархгүй харахгүй шүү дээ. Энд чи ингээд байглаасаа хүнд байдаг амьд организм байдаг зүйлэн чи ширээ сандал биш юм чи ингээд тэнгуүтэй тэгвэл тэрийг яаж өөрөөр ялгаруулах гэл ингээд амар хөөрхөн ингээд өөр нэг юм урам зориг өгсөн үг мөг хэлээ гаргадаг ч юм одоо юу байдаг чинь те ингээд хооллох гэдэг үг нь өөрөө хооллох бүр ингээд би баг хооллогч хөнгөн гэж бодоод байгаа байхгүй бүр амьсгал авахтай ялгаагүй юм зүйл болоод байгаа байхгүй тий тэгэнгүүт эн чинь нэг ийм юмнууд чинь даван тулаад өссөн тэр нэг хагарсан аягнаас илүү өөрийгөө үнцэнтэйгээд бодоод өссөн хүүхд чинь яг үнэндээ нэг алдаа гаргахад тий эсвэл амьдралд нэг бэрхшээл тулгархад тэрийг даван туулаад явна шүү дээ угаасаа ойлгомжтой байхгүй тэр чи бүр ингээ бүр угаасаа тий угнаасаа ойлгомжтой тийм зүйлаад тэгээ наркоман өөрөө бас ингээ нэг жоохон хүүтэй тий тэгэхээр чинь ингээд та хүүхдээ яаж хаалж ийн та хүүхдээ яаж хаалж ийн тий Нарка багш маань жоохон жижигхэн Жоныг маань яаж хаалж ийн аха тэгээ нөгөө нэг ээж аа болцохоор нөгөө ээж аавдаа угаасаа нэг гол хүсэл нь юу байдаг вэхээр зүгээр л өөр хүүхдүүдтэйгээ эрүүл саруул аз жаргалтай хасаал гэж хүсдэг штэ угаасаа ээж аавд бүгдээрээ тэгэхээр би одоо нөгөө манай хүүхдээ одоо 3 настай тэгэл ингээл 3 настай учраас ингээ яг нөгөө шинэ юмнуудаа танилцж байгаа. Тэгэл нөгөө шинэ үгнүүд хэлж сурж ийн. Давхар нөгөө англи хэл үдчихэж байгаа. Англи хэлнийхаа нэг үгийг ингээл зөв хэлчихэн би бүр амар баярлаа. Хөө ямар хөөрх юм бэ гэл. Тэгэл би ингээл нөгөө хоол мол хийхээр ингээ надтай бүр ингээ хамт хоол хийлцэн гэл ингээл. За миний битэр ингээ уржигтэр пицца хийсэн бох. Тэгэл ингээл би ингээд юмнуудын төрх ингээл бүгдийг надад төрхөж өгөөл. Бүх одоо тэр юунуудаа чинжөөнүүдээ ингээ тавьж өгөөл. Тэгэл хөө миний учраас гоё пицца ажиллаа штэ гэл тэнгүүт одоо маргааш хайлаа тийм хоол хийш өгөөл ингээ амар хөөрхөө ингээд дуртай болоод. Тэгэхээр яаж ийнү гэхээр аль болохоор нөгөө хүүхдүүдийнхаа тий дөнгөж одоо 3 настай хүүхд ингээ шинээр айгүй олон юм сурж байгаа. Заримдаа угаас ингээл бүтлгүүтэл алдаа байгаа шүү дээ. Тэгээ тэр болгон дээр нь ингээл уурлал загнаал ингээл ойролж хашгичгүйгээр тий аль болохоор хөөстө болж штэ миний хүчээсээ ингээ хийгээд чадчихээн гэл тэгчээр манайх зүр ингээ улам онгорол ингээл хийгээд идэх байхгүй. Тэгэхээр угаасаа эцэг эхчүүдийн цаад угаасаа хүсдэг зүйл юу гэхээр хүүхдүүдээ л гоё аз жаргалтай байгаасаа л гэж хүсдэг. Тэгэхээр бид нар угаасаа нийгэмдэр амьдарч байгаа хүмүүстэй өдөр тутамдаа уулзж байгаа тий. Тэгэхээр нэг ингээл аймар гоё баяр хөөртэй явж байгаа л юу гэдгийг нэг юм айлгсан хүнтэй таарчвал тий. Янз янзын л мэдрэмжүүдийг мэдэрнэ өдөр тутамдаа маш олон төрлийн сэтгэл хөдлөл мэдрэмжүүдтэй ингэж мэдэрнэ тий. Тэгэхээр тэр болгон дээр яах ёстой вэ гэхээр хүүхдүүд маань одоо ямар ч одоо бүх сэтгэл хөдлөлүүд одоо хэвэн юм байна тий. Одоо таагүй санагдсан ч гэсэн би өөрөө тэр таагүй нөхцөл байдлаасаа би өөрийгөө л гаргах хэрэгтэй байна гэдэг бас нэг тиймэрхүү одоо тийм наад захын одоо сэтгэл зур чадвартай мэдлэгтэй хам болвол бас айгүй нөгөө том болоод айгүй гоё тийм одоо юу гэдгээ гоё амьдралдаа амар гоё одоо сэтгэл хангалуун тий ийм жижигхэн зүйлдээ ч гэсэн одоо байгаа жижигхэн зүйлдээ хүртэл ингээд талархдаг тийм болж одоо амьдрна гэсэн үг байхгүй. Тэгэхгүй ингээл одоо юу гэдэг тийм сэтгэл зүйн тийм мэдлэг чадвар суугаагүй болвол ингээл дандаа л нөгөө нэг байхгүй зүйлдээ л ингээд шаналдаг гэх юм уу. Одоо надаа байр алга, одоо надаа машин алга гэдэг ч юм уу. Уул нь байгаа хэрнээл одоо энийгээ томруулчмаар байна гэсэн нэг тиймэрхүү тийм материалын хэрэгцээнд л илүү их нөгөө анхаарал хандуулад тэгээ байгаа зүйлдээ ингээд анхаарал одоо юу гэдэг сэтгэл хангалуун биш. Тийм болж одоо. Тэгээд хайрын яриаг сонсож байгаа нөгөө тийм
нөгөө буцаад яг сэтгэл зүй хай юм руу ингээд дахиад ороход хүүхд чи өдөрт те ганцхан хийж явахтай харьцахгүй байхгүй. Тий дотоод аваад явлаа орцны үйлчлэгчтэй таарна дахиад цаашаа эргэлээ машин жолоочтойгоо нэг жолооч те зам тавьж өгөхгүй сигналаад чарлуулаад таарна. Тэгжидэл сургууль руугаа орлоо, сургуулийн жижүүр нь яс унтти яди ингээл нэг юм таарна те. Анги руугаа орлоо, хоцроод орлоо одоо яас ис арчаагүй марчаагүйгээр нь дуудана. Тэгэл хичээлд хараад гараад ирлээ, нэг цайны газар руу орлоо. Ингээл хамаг яма шидлээд өгнө. Ингээл ингээр чи ингээд нийгмийн стресс гэдэг чи өөрөө яг үнэндээ буурахгүй. Хизээч ингээл бүх цаг үед бүх одоо хамгийн хөвгчлөлтөө ус оронд ч байж л байдаг зүйл ахгүй да. Гэтэл тэр дотор хүүхэд өөрийгөө нөгөө нэг юм авч үлдэх. Тэ ингээ хүн байлгах, амиа орлохгүй шиг байх, өгчгүй шиг байх, өнкрөөд унчихгүй шиг байх. Ийм юм амар чухал байгаа байхгүй юу? Тэр чи ийм юмд нь хин бүр ингээд маш хүчтэй нөлөө үзүүлдэг вэхээр яг үндэ гудамжинд явж байгаа хүн биш. Яг үндэ хичээл зааж байгаа багш биш. Ийм юмд нь хин гэж амар үнцэнтэй хувь нэмэр оруулдаг хэрэгцэг. Яг ээж нь аав нь. Тэ? Яг бол хамгийн ойрын хүмүүс юм чинь тэр хүсэлт хөдлөлийг илүү сайн ойлгох. Нэрээс нь аав ээжтэйгээ ойрхон байгаа хөвч нь тэр тэднийхээ үгийг илүү сонсон шүү дээ. Тэгэхээр нэрэл тийм юм бэ. Тэгэхээр угаасаа яг нөгөө хүүхд угаасаа 3 нас хүрэхэд хүүхдээ яг тэр хүмүүжил суурин бараг 70-80% бий болцсон байдаг. Төлөвшсөн байдаг тий. Тэгэхээр яг тэр үе дээр нь л нөгөө нэг гэр бүлийн тэр боловсрол, гэр бүлийн тэр одоо халуунуулаа уур амьсгал тий. Гэр бүлийн харилцаа хандлага бүгд хүүхдээ шууд ухамсаргүйгээр өөртөө шингээгээд авч идэг. Тэгэхээр чин шингээж авна гэхээр чи нөгөө нэг эргэн тойронд байгаа аав ээжийг л харна гэсэн үг юм. Мэдээж хамгийн ойр байгаа хүмүүсээсээ шингээж авна. Аав ээж чинь бүр яг тойл юм шүү дээ. Тэгэхээр хүүхд шууд ингээл аав нь одоо юу гэдэг юм муухай хараалаа хүлдэг бол тэгэл шууд тэр гэрт хүүхд хараал хэлээл өснө гэсэн үг байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө ийм гэсэн үг. Одоо ингээ компьютероор үзүүлтэй ингээд одоо Жэни сая энэ таблет авлаа гэж бодоход энэ таба авчаад iPad үлээ. iPad-аа авчаад ингээд бүх үдлийн системийг шинээр суулгаж ингээд өөртөө ашигладаг болгодог штеп. Өөрийнхөө ажилдаг тэр нэг байнгын ашигладаг програмуудын чи энэ iPad дээрээ суулгадаг штеп. Тэ суулгаж авна. Тэгээд юу хэрэгэлдэг, яадаг, ямар үйлдэл системтэй ингээд бүх юмнуудаа ингээд инсталл хийдэж штеп тий. Яг түүнтэй адилхан бид нар өөрөөсөө төрсэн хүүхдийг яаж ийн гэхээрээ бангийн тэр инсталл хийж байгаа хгүй тархинд нь. Тархинд бид нар програмчилж чинь гэсэн үг. Тэг тархин дотор нь бид нар тэр олон юу ч мэдэхгүй тэр чинь ингээд хүн төрсэн байгаа шүү дээ. Тэгэл хөөх юм ойлцлаа гэж ойлгох нь хоол идэх гэж иргээл очдөг ш. Гэж ойлгох нь дахиад хоол идэх гэж гэтэл нөгөөх нь халууцсан байж болно шүү дээ. Тэгэхээр бид нар яадаг вэхээр нөгөө хүүхдээ өөрсдөө нөгөө нэг юм тархин бүх тэр юу ч мэдэхгүй хов хоосон цог шинийн iPad худалдаж авч агаад дээр нь програм суулгаж байгаатай адилхан ингэж тархин програмчилж байгаа байхгүй юу ээж аав нь. Гэр дотор нь амар тэр нь яаж ийм ихээр юу ч мэдэхгүй хүүхдэд бид нар энийг аяг гэдэг. Энэ аяганд халуун цай хийчүүл халуун гараа түлэн шүү гэдэг ч юм ингээд нэг бүрчлэн заадаг штэ. Тэгээ эн чинь өөрөө яадаг ихээр тархин дотор маш олон синапсуудын холболтууд үүснэ. Мэдлэгүүд бүтээгдэнэ. Нейронууд тэр мэдлэгүүдийг бүтээх гэдэг ингээд тархин дотор чинь нэг юм ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар хүүхдэдээ тэр өөрийнхөө програмыг инсталл хийгээд идэг байхгүй да. Тэгэхээр одоо жишээлбэл миний хоёр хүүхдийн тэр нэг дотроо мэдэрч өсөж байгаа, бодож өсөж байгаа зүйл тэ наркогийн хүүхдийн өсөж байгаа зүйл эсвэл одоо юу гэдэг нэг дондгой дулмаагийн хүүхдийн мэдэрч өсөж байгаа зүйл ээж автаа л холбоотой гэсэн үг байхгүй да. Тэрийг эзэн нь одоо энэ iPad-ны эзэн Жэни өөрөө iPad дээрээ бүх програмаа суулгаж байгаатай адилхан ээж аав өдөр тутам хүүхд дээрээ тэр програмуудыг суулгаж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн чухал үндсэн үйлдлийн систем нь эцэг хамгийн үндсэн нэмэлтээр суулгаж байгаа хүмүүс нь тэр багш нь тий нэмэлтээр өгж байгаа хүмүүс нь одоо тэр найз нь нэмэлтээр өгж байгаа хүмүүс нь одоо юу гэдэг тэр нэг дугуулангийнх нь багш нь одоо хин мэдээ хүүхдтэй хамгийн ойрхон байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэс гудамжаар явж агаад чи одоо нэг бити мөрлөөдэй л да бити пэдэлтэй л да гэдэг ингээ мөрлөөд өнгөрч байгаа залуу биш гэсэн үг.
биш. Тэгэхээр үндсэн үйлдэлийн систем нь юу вэ гэдгээ шалтгаалаад энэ гацалттай ажиллах юм уу, гацалтгүй ажиллах юм уу, зарим нэгэн програмыг таних юм уу, танихгүй юм уу? Одоо ингээд компьютер форматлсны дараа нэг хэсэг те ингээд үсгийн фон танихгүй байж байгаа л бид нар үсгийн шинэ фон суулгадаг шүү дээ. Мон фон суулгаж муулгаад ашигладаг шүү дээ. 500 ширхэг мон фон. Тийм би. Яг үүнтэй адилхан таньдаг програм, таньгүй програм гэж байдаг. Одоо хүүхд чинь ингээд эцэг эхээсээ суудсан үндсэн үйлдэлийн систем нь ямар байна гэдгээс нь шалтгаалаад хайр инэрлийг мэдэрч чадахгүй хүүхэд өссөн байгаа тохиолдолд бол тэгэл тэрийг танихгүй шүү дээ. Ингээд өөрт нь ингээд амар гоё хөөрхөн ойртож чижээд гарын барих га тий нэг охин байлаа гэж бодъё л та тий. Ээж аваасаа үнцэнтэй гэж мэдэрч өсөөгөө дандаа л харт ярт гэж загнуулж исэн охин байлаа гэж бодоход ингээд өөрт нь тий таалагдаад амар гоё зөөлөн банд төхөд очие тий. Зөөлөн банд төхөж чижээл ингээд гарын нилээл ойртож чижээ чи хоол идэх юм уу чи ингэх юм уу чи тийх юм амар гоё юм бүр ингээд амар nice бай гэж бодъё тий. Гэтэл нөгөө охины чинь үйлдэлийн системийг танихгүй. Яагаад тэгэхээр дандаа загнуулан зодуулна өшөглөөлнө. Эсвэл өстө чи марчаагүй цаваа сэгсэсэн юм гэл ингэдэг байлбал мэдхгүй тэр залуугийн үйлдэлийг. Тэгэнгүүтээ тэр өөртөө юу гэж таних гэж ойлгодог вэхээр энэ надад ойлгомж юм. Энэ ямар далдаг юм. Энэ ямар хүүхдүүд юу хэрэгжилчлээ шүү дээ. Энэ ямар одоо юу гэдэм юм шалчгар юм гэдэг ч юм уу. Тэг шалчгар малчгар гингүүтээ тэр бандыг ингээд бүр ингээд чаг тавьчихна гэсэн үг байхгүй. Тэгэнгүүтээ яадаг вэхээр амар юм токсик залуучууд руу ойртод эхэлдэг. Тэр токсик залуу нь юу юм гэхээр ингээд юу гэдэг яасан ийсэн ямар юм амар хараал илдэг амар юм. Тэг яг сахтаалах тийм юм гоё охтууд муу залуучуудад дуртай байдаг гэдэг чинь тэр л байхгүй да. Үндсэн үйлдэлийн системийн тэр хайр инэрлийг халамжийг тийм юм гоё өөрийг нь хүндэлдэг, үн цэнтэйг нь мэдрүүлдэг нэг юм аыг танихгүй байгаа гэсэн үг. Нөгөө момпон ажиллахгүй баах ингээд үү өсөг өсөг танихгүй балардаг шүү дээ. Тэр шиг гэсэн үг. Тэгэхээр эн чинь ингээ хүний тархинд ээж авч өөрөө хүүхдээ үндсэн үйлдэлийн системийг суулгаж програмчилж байгаа юм. Зарим ээж аавд амар хөөрхөн болсон мэл шүү дээ. Одоо сүүлийн үед маад нэг цагаан сараар нэг ирсэн хамаатын маань залуу хөрхөө 7-8 сартай салхаж байгаа хүүхдтэй чихэр хөхгүй байгаамаа. Утас юусоо үзүүлэхгүй байгаамаа. Энийг би одоо нилээ хэдэн жилдээ өөрсдийнхөө ах дүүнэрийн хүүхдүүдээс харсан юм аа. Утсан донтны гэдэг чинь амар гэдгийг би ойлгоцсон. Чихэр үгний гэдэг чинь өөрөө хүүхдийн тэр тархинд тэ амар юм одоо хөөрлийн процесс ялгаруулждаг. Тэгэл байнгын юм анхаарал төвлөрөхгүй юм болгочдөг. Чихэр гэдэг чинь хүүхдийн эрүүл мэнд хортой гэдгийг би ойлгоцсон юм. Тэгээд би чихэр өгдөг юм аа, утас үзүүлдэг юм аа гэж аахгүй. Вау! Тэгэл одооны аавч иж ойлгоод л маа уцаа. Тэгээ эн чин бүр ингээд амар мундаг байхгүй би бүрээс үнэхээр барахсан тэр жоохон залуучууд одоо та нарын л үе амар хөөрхөн тий хүүхэд 8 сард гэтэл нөгөө хүний чинь дахиад нэг хийж байгаа буруу үйлдэл хэрэг нэг манай камен зүх руу тавих гэж очсон нөгөө галыг харуулганда гал iji гэдэг байгаа байхгүй. Гэтэл би бол тэгмэргүй байгаа байхгүй айц тий чи ингээд багаас нь айцыг юунаас чамаагүй айж болно. Бүх юм аимшигтай. Хорвоо дэлхий бүх тэр чигээр аимшигтай гэж хүүхдэд ойлгуулад байна шүү дээ. Тэгээ гайхуудаа тэгэл нэг түлэгдэл алдаад гэл ингээ үлээгээд савнгаа төрхнөө мөнгөжүүлс тосоо төрхнөө тэгэл одоо нөгөө нэг гараа эдгэгээл авчих штеп. Гэтэл сэтгэл зүйд нь юуг хүргээд байна гэхээр хорвоо ертөнц бүр тэр чигээр аимшиг. Хорвоо ертөнц бүр тэр чигээрээ бүр ингээд айж гитэж үлмий дээр алахгүй л бол одоо аюултай миний хүү гэдэг юмыг давхар програмчлаад байгаа байхгүй. Тэгээ би одоо яах юм бэ? Тэр чи одоо надаас ирээд те подкастыг сонсож байгаа бол тэр чи одоо ингээд надаас ирээд юм асуугаад ихчээ гэж байгаа бол би хариулна шүү дээ. Гэтэл тэр хүний програм нь одоо нэг сайн юмыг нөгөө муу юмтаа суулгаж л байгаа байхгүй хүүхдийнхээ тархинд. Тэр чи ингээд ээж аав хүүхдээ яг ингэдэм аа. Одоо нарка 4 настай хүүтэй болол 4 настай хүүтэй юм шиг явна. Одоо би ингээд 8 дараагийн хүүтэй юм шиг анх удаа 8 дараагийн хүүтэй байгаа ээж шүү дээ. Тэгэхээр одоо ингээд тэрийгээ дагж өсөд байгаа байхгүй. Тэгэхээр ээж аав болно гэдэг чинь өөрөө ингээд дотор нь өөрөө юм нэг хувь хүний хөгжлийн амар том юм ингээд дагаад өсчихэд. Тэгээ хүүхдгүй байгаа хүмүүс ойлгоход жоохон хэцүү. Эсвэл гинт ингээд ах トゥ ныхаа хүүхд мөхтийг харчаал гаднаас нь шүмжлэх гээд байгаа хүмүүс тий өөрөө хүүхдгүй ээжж шүмжлэх гээд байгаа хүмүүс бас хэцүү л тий энэ чинь ингээ өөрөөс нь төрсэн хүүхдийг цаг тутам минут тутам сар тутам жил тутам тагж явж хагаад өөрөө өөрийгөө өсгөжөөдөг юм байт юм бэлээ. Тий одоо яг үнэндээ би 12 дугаар ангийн хүүхдээ ээж зөвлөж чадахгүй. Би 1-р курсын хүүхдтэй ээж аав эсвэл хормоо хийж ээж аавын хүүхд зөвлөж чадахгүй шүү дээ. Би чинь миний мэдгүй зүйл ахгүй. Тэр чинь ээж аавыг дагаад өсчөөдөг хамгийн гоё нь.
За эндээс би бүр ёо тэр програм бүр надад бүр би өөрөө нэг хүүхдэггүй болохоор би бас ингээд надад энэ бас тийм мэдэмхийх бас сэдв бас биш л энэ л та. Тэгвэл багшийн үүднээс би ярьсан чинь та хоёр болохоор яг эцгийн үүднээс сэтгэл зүйчийн үүднээс ярьсан чинь би бүр амар олон юм бахан програм суулгачлаа тархиндаа сайн юм. Баярлалаа. Одоо нэг хүүхдтэй болохоор энэ ямар програм суулгах вэ? Ямар програм их суулгаж болох вэ гэдгийг бодох нь шүү дээ. Тэгээд энэ сэтгэлийг хооллыг гэдэг чинь би програм гэж бодлоо. Нөгөө аав ээжүүдийн хилээд байгаа нөгөө нэг би орон байр байна гэдэг чинь зүгээр л нөгөө нэг гадна талын хавц чи гэдэг юм уу тий гоё чимэглэл декорэшнуд байдаг шүү дээ гуцсан зүүж мүдэг янз янз тэрийгэ өгчөөд дотор нь хов осон ямар програм суулгасан гаднаас нь ингээд чимэглээд байгаагаа бүх юм нь болгочлоо гэж бодоод байгаа гэдгийг би сайн ойлголоо л та. Тэгэхээр ингээд сэтгэлийг хооллыг гэдэг чинь хоолоор болох юм бол ингээ хоол өгч гинөө тэгээ сэтгэлийг нь хоолж гинөө. Саяны техник технологи хөрөмсөөр ярихад нөгөө чинь програм инсталл юм байна гэдгийг л одоо энэ үгийнхээ утгыг одоо би маш их ойлголоо. Саяны та хоёрын ярианаас ингээд сонсоход нөгөө нэг гадна талын чимэглээд байна гэдгийг нь болохоор би ингээд бас ингээд надад амар ойрхон байна л. Ягаад гэвэл ингээ манай ангийн хүүхдүүд хөөрхөн хүүхдүүд ингээд жинхэнэ чимэглэгдсэн гадна тал нь ингээл ямар ч яриа байхгүй ингээл хөөрхөн хүүхдүүд ороод ирдэг. Тэгээ сая манайх нөгөө тойфлын шалгалт өгөхөр болсон чинь зүгээр манайхын шалгалт гэдгийг сонсоод бүгд л яана гэл нэг юм хүүхд ч гэсэн аль надад ямар шалгалтын маш өгчил да яах юм гэдэг юм зоригтой босч ирж байгаа хүүхд ингээ хуурхан байгаа байхгүй бүгдээрээ л яана багшаа шалгалт муу авал яана сургуулийн шившиг болно ингээл амар үг хэрэглээд тэгээл тэнгуүл тэр хүүхдүүд нөгөө нэг тэр шалгалтыг бас нэг төрлийн сорилт ч дээ тэр чинь тий тэр хүүхд ингээд өөрийгөө сорж үзэж байгаа. Тэнгуү сорилт гулгурангууд бүх нийтээр ингээд шууд ингээд унжаага юм дүр зураг ажиглаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүд чинь гаднаасаа ингээд бүгдээрээ хөрхөн хүүхдүүд гэтэл нөгөө жинхэнэ та хоёрын одоо саяны ярьдгаар нөгөө гадна талыг ингээ аав ээж нь ингээ чимэглээд өгчжээ. Ингээ бүр гадна талын ингээ хоол бие махбодыг нь бол ингээ хоололч. Тэнгүүд тийм ингээд нэг юм сорилтон дээр лунж ийн гэдэг чинь бас сэтгэл нь бүрэн цадаг байгаа юм байна. Тэр хоолыг нь өгөөг байгаа юм байна. Сорилтонд бэлдэг байгаа юм байна гэдгийг л байрлаа. Тэгэнгүүтлээ би чи нөгөө нэг багш гэдэг хүн чинь бас тэ эцгийн бас нэг дөхөж очихоор юм дотны хүн шүү дээ. Тэгэхээр би бас нэг хооллох шаардлага гараад өнөөдөр бас хэдэг хүүхдүүдийг бас хооллолцсон байна. Та нар чаднаа. Та нар одоо 9 сараас хойш бид нэр ийм сурцсан байгаа. Бидний ингээд чаддаг юмнуудаас орноо. Тэгэхээр ингээд өөртөө ихтэй байгаараа. Энэ чинь ингээд нөгөө шалгалт гэдэг чинь та нар ингээд дис дараагаар болж тавих гээд байгаа юм биш. Өөрийгөө ингээд хаана байгааг мэддэг те. Би миний юу болж чинь би цаашаа юу сайжруулах гэдгийг мэдэх юм сорилт юм а гэдгийг ингээд хэлж өгөөд өөрийгөө ингээд сорих хэрэгтэй гэдгийг ингээд хэлж ойлгуулахаар би бас нэг төрлийн бас хоологцсон лээ л та. Тэгэхээр энэ багш бас ингээд бас хүүхдийг бас хооллох хэрэгтэй байт юм. Тэгээд яг үүндээ бас жоохон хэцүүлээлээ сайн надад бас ингээд хүүхдүүд маань тэгэл бас би дотн тулдаал ингээд миний хоолыг бас ингээд халбагдаад идчих шиг боллоо л гэж бодож байна. Тэгээд энэ тал дээр бас та хоёр надад зөвлөх зүйл байна өө. Тэгээ нөгөө хүүхдүүд чинь бас нөгөө гэртээ ихэнх цагийг өнгөрүүлэхээс гадна хичээл дээр бас тий багштайгаа бас их олон цагийг өнгөрүүлж идэг. Багштайгаа бас их гой холбоотой байдаг шүү дээ. Тэгэхээр ялангуяа одоо нөгөө IQ хичээл дээр гэх юм бол нөгөө нэг их хөвчлэн хүүхдүүдээ их яриулдаг байхгүй. Тэгээ би нэг хослон 7-8 дугаар ангийнханд ингээ хичээл орж ирсэн. Тэгсэн чинь манайд ингээ ярьж байгаа багшаа би ингээ бид нэр EPS дээр ингээ нэг ингээ ярьж чаддггүй дандаа л ингээ ширээний ард сууж идэг. Тэгээ IQ хичээл тэрхээрээ л нэг сайхан сэтгэл онгоогоол ярих юм даа гал маа нэг эрэгтэй шавь тэгж байна. Тэг ингээд таад ингээ нэрээ ингэж ярьдгүй мүү гэхээр өстой ярьдгүй дандаа ширээний ард ингээ хичээлээ хийгээл нэг бол нэг хууламжлал хийгээл ингээ сууж идэг. Тэг эргээд бас нөгөө хүүхдүүд ингээл амар хөөрхөн юм ярьдаг аахгүй ингээд гэрт ингээд найз авах ингээд сэтгэл санаа юм болоо л гээл тэгэл ингээл яг л ингээ үеийнхийнх нь юм шиг ингээ ярилцчихаар нөгөөд чинь юу баста сайхан боллоо. Эргээд бас нөгөө ярилцчихин гэдэг бас нөгөө тэр хүүхдүүдийн тэр нөгөө дотор байгаа тэр хэцүү тий тэр сэтгэлтэнд байгаа тэр хэцүү юмнуудыг ингээ сайхан гадагшлуулаад бас гоё ингээ хөөрхөн хөнгөлчихөж байгаа аахгүй. Тэгэд ихлэхэр нөгөөд чинь баста ярилцаа сайхан боллоо. Өчтөрний хүүхд ирээд тэгжээ. Багшаа нэг юм асуусаа гэдэг чинь. За юу асуух вэ гэсэн чинь. Одоо ингээ эмороод байгаа хүнтэй яаж харьцах багшаа гэдэг чинь. Өө тийм үү чи эмороод байгаа мó хин эморсон бол гэдэг чинь манай найз хараа ингээд найз охиноосаа салчаад зү эмороо хэцүү байна. Дээрээс нь нөгөө хаваршилтан нэмэгдээ бүр хэцүү байна. Одоо яах вэ багшаа вэ гэсэн 5 дугаар ангийн хүүхд над дээр ирж. Тэгээ эм үед ингээд тэгдэг найзтайгаа сайн ярилцаад ингэж яах. Цаастай ойлголоо агшаа гэлээ авир хөөрхөн ингээл дуушуу ороод
нэг уучраа олцсон хүн шиг л ингээ ангиас гараа явж байгаа. Тэгэхээр бас нэг нөгөө талаараас нөгөө урмын сайхан үгээр хооллохоос гадна бас нөгөө хүүхдүүдэд айгуу сайн сонсож яриулах нь бас айгуу хөөрхөн хүүхдүүдийн сэтгэл санаагаар айгуу гой хооллдог тий. Яг нөгөө хэлэх байгаа ярих байгаа зүйлүүдийг ингээ гаргаад тий. Яг байгаагаар нь үнэлт өгөхгүйгээр бас ингээ хөөрхөн сонсчоор нөгөө хэд маань бас ингээд хөөрхөн дотроо байгаа хэцүү юмнуудаа гаргаад ярьчихаар бас айгуу гой тайтгарлыг мэдрээд нэг сэтгэл санааны хувьд бас нэг арай нэг жоохон өөр болоод эхэлдэм байна. Тэгэхээр бид нар ингээл томчууд ч гэлэхгүй те нэг хүнээс ингээл гоё үг сонсчоор тэр өдөртөө гоё болчдөг тий. Нэг ингээл хүнээс нэг айгу муухай эвгүй үг сонсчих юм бол нэг тэр өдөртөө нэг ингээл сэтгэлээр хунаал ингээл нэг бас хэцүү байдсан шүү дээ. Тэгэхээр яг л тэрнтэй адилхан хүүхдүүд бас ингээл багшаа ингээл би бас ингээ өдөр асуусан байхгүй 3 дугаар ангийнхнаас таад ингээ хүүхдүүдээ манай боловсролын төвд ирэх ямар байдаг гэж багш ястай гоё байдаг гэдэг. Юу нь гоё таалагдж байна гэхээр багш нар ногт ингэж загиндгүй ууралдгүй. Тэгээ бид нэр ингээ яг гоё өөртөө хороо байх боломжтой байдаг гэж байгаа байхгүй. Тэгээ багшаа бид нар ингээд ингээл нойрмос үед нь бид нар ингээл аюу мэдрэмжтэй өөрхөн тоглуулчихдээ шүү. Тэгэхээр яг нөгөө хүүхдүүдийг байгаагаар нь байлгадаг. Тэг яг байгаагаар нь хүлээж авдаг. Тэг хичээлээ бас аюу гоё шинэлэг арга зүгээр заадаг нь нөгөө хүүхдүүдийг аюу гоё ингээд татах, тэг хичээлдээ ирэх дуртай болох тэр бас сэтгэл нь болд юм байна. Тэгэхээр бас хүүхдүүдэд тэр маань бас нөгөө сэтгэлийн бас нэг өөр аргаар хоолж байгаа тий. Тэр нөгөө хичээлийг ингээд одоо нөгөө тамалж заадаг шүү дээ. Одоо ингэж цээжл нэг юм тамтай юм шиг тий. Тэгэхээр нөгөө хүүхдүүд чинь залхацдаг байхгүй. Тэгэхээр зааж байгаа хичээлийг нь хүртэл ингээ гой заагаад өгөхөөр тэр маань бас нэг төрлийн гой хоол олж өгч байгаа гэсэн үг байхгүй юм сонирхолтой. Тэгэхээр яг хүүхдүүдээ маань ярьж байгаа зүйлүүд бүр амар хөөрхөн тийм юмнуудыг ярьдсан байлээ. Тэгэхээр чи нөгөө нэг хүүхдээ ингээ хооллох гэдэг тэр хүүхд ингээ муу хоолоо гэсэн дүрцэн шүү дээ. Тэрийг бүр сонсож гаргасныхаа дараа тэртээ сэтгэлийнхаа сайхан хоолыг өгөө гэдэг юм санаал заа явж хайр бүрээс амар бүү болгоно. За би бүр нараас чи юм ойлгож авлаа заяа. За би ойлгосноо дүгнээд хийдэ бүр тийсэн шгөө тий. Тэгэхээр яаж ийм гэхээр наркаа өгш маа тий хоолол гэдэг чи өөрөө тэр чанартай хоол өгөө. Тэгвэл өдөр шөнөгүй бандан цутаа бити ингээ хүүхд рүү шахаадэ гэдэг. Yes би яг үндэ ингээд гэрээ өрөөлч ээжилж ийснээс бодоо сууж илээ сая нараг ярьж байгаа тий. Яг үндэ тэр чинь ингээд амар дарамт тахгүй гэрээ өрөөл гэдэг чи бараг 4 удаж чөлөө 5 удаж чөлөө одоо хайж үзнэ амар их тэгснэ тэрийгэ буцаа шалгад малгана энэ төр гээл тий. Амар хэцүү юм тамтай гэтэл би яг үндэ тэр гэрээ өрөөлийг хаач очиж уншаал амьдраагүй л л та. Тэр ихтэй бас ингэж заасан баг тий. За манай бадам цэцэг ингээ шинэ гэртээ олжээ хүүхдүүдээ. За бадам цэцэгийн шинэ гэрийг хэдүүлээ гоё өрөө ээж гэдэг юм уу те. Хөөрхөн хүүхдийг дунд нь суулгаад нэг хөөрхөн шовоохоо шиг юм хөөрхөн номомор юм чи дунд нь суулгачаад бас заасан мод. Тэгэхээр чи ингээ болох байсан шуураа бас хоололж шүү дээ. Тэгэхээр яг үндэ хүүхдээ ходоод руу ингээ баахан бэлэн гомж ихсэн. Баахан хятадын шарчсан жипс чихсэн байгаатай адилхан ингэж нөгөө хичээлийг өгнө гэдэг чи өөрөө бас одоо эрүүл мэндэд нь хортой байдагтай адилхан ингээд тархийг ямар ч хэрэггүй бахын мэдээлэлээр дүүргээд байгаа маа. Тийм учраас ингээ хүүхдийгээ сонсооч яриач тэгээд ахаад програмчлалтэй. Ахаад нөгөө нэг өөрхөн инсталлыг суулга. Одоо яг үндэ компьютер ч юм уу утас гацаад байвал юунаас болж ийн бид нар ингээд үздэг шүү дээ тий. Вирус одоо юу гээл тэгжсэн. Хэрэггүй файлаа устгадаг бас. Тийм хэрэггүй файлаа устгах нь тэгснэ. Энэ нэг одоо програм хитрхи их хачааллаад миний үлдэн систем тохирохгүй юм байна гэдэг. Тэр вирийг буцаад инсталл хийдэг шүү дээ тий. Яг түүнтэй адилхан наркогш саяны ярьсан зүйл бүр үнэн зөвөрөлөө. Би чи нөгөө өх юм яриад байгаа байхгүй. Ингээл урам өг амар гоё байлаа. Ингэдэг гэдээсэн чи наркогш болохоор тэрийг үгүй гар ихлээд гаргаад тэр чанаргүй юмнуудаа буцаагаад хүүхдээсээ гаргаадах багшаа гэж хэлээд ш. Тэг яг ийм юм болохоор ингээд манай амар их болоод идэв ш. Одоо та хоёр маань анзаардаг бол хүүхдүүд гүйж өнөөдөр өстө навшин идрэлээ гэл. Захирлын өрөөгөө ороод ирдэ ш. Тэг яасан юу болсон яасан гэж манай анги дээр нэг тийм хоёр юм задлаа тэгс чи хоёр ээж нь ирж хэрэлдээд чи хоёр ээж хэрэлсэн чи манай багш руу уурлаад багш яасан. Бүр ингээд хүмүүс саяхан болсон байхгүй тийм юм дөрөвдүгээр анги өгт. Тэгээд тэрийгээ бүр ингээд дүүрцээ явж байгаа байхгүй юу. Угаасаа ярихгүй болохгүй. Тэгээд чи ингээд бүх багш нар сайндаа орцсон байхад би өрөөдөөс үжиж гүүж ирсэн ингээд яриад байгаа байхгүй. Тэг чи гаргаж штэ тий. Угаасаа багтах цай байхгүй. Тэг гаргацсан. За одоо тэгээ гаргацсан хөвч яхаа хичээл рүү орлоо багштаа тий. Мартцсан шал өөр гоё юм ярих байхгүй. Тэгэж багш ч өөрөө хүүхдийг бас ингэж дахиж програмчлж байгаа тий. Өөрт нь яг үндсэн үлтийн системийн
систем дээр нь тохирсон ажиллах боломжтой тэр нэг хөөрхөн жижигэн програмуудыг суулгаж өгөөд тэ шигтгээд улам гоё болгоод ингээд агаал гэсэн үг болж юм л доо ер нь бол тий. Би зарим хүмүүстэй хоололчлоо гэж хэлдэг. Гэтэл ингээ хоололж идэх нөгөө хоолыг манай уртаас авч иддэг юм кейсүүд бас байдаг байхгүй юу? Би ингээд тэр хүүхдэд ингээд урам зориг өгөх гээд тий өөрт нь итгэл найдвар ингээд төрүүлэх гээд өөрийг нь чадж байгаа гэдэг мэдрэмжийг өгөх гээд ингээд аль болох ингээд хичээх тусам өөртөө амар итгэлгүй тэгээд багш тэгэл хотлаа намаа магтлаач гэдэг ч юм уу нэг тиймэрхүү ийм зан чанар характер гаргаад идэг юм хүүхдүүд байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүд бас жинхнээр нэрэл жоо хэцүүлээд. Тэгэхээр тэр үед нь одоо яах ч ёстой юм те. Мөн дээр наркоман багшаас зөвлөгөө авъё. Тэгэхээр яг нөгөө тэр хүүхдүүд яагаад ингэ хүлээж авахгүй байна уу гэхээр яг л нөгөө нэг гэр бүл гэдэг ч угаасаа нөгөө хүүхдээ анхдагч тий хүмүүжлийн орчин бүх одоо хүмүүжлийн суур тэр тухайн хүүхдийн харилцаа хандлага бүх зүйлийг угаасаа л гэр бүл бүтээж байгаа байхгүй. Тэгэхээр гэр бүлийн зүгээс тэр хүүхдэд тий анханасаа тэгж одоо сайхан үг хэлж өсөөгүй ч гэх юм уу тий ингээд одоо баг зэргийн амжилт гаргасан ч гэсэн одоо хичээл зүтгэсэн ч гэсэн тэрийн огт үнэлдэггүй ойшоодгүй. Тэгэхээр нэг одоо нэг жоох үл хайхрагдсан тийм хүүхдүүд эргээд нөгөө нэг бусад орчноос те бусад хүмүүсээс ийм гоё урам өгч юм уу, дэмжлэг ч юм уу тиймэрхүү зүйл авахта яг л нөгөө сая нөгөөлийн програмтай адилхан танихгүй. Тэрийг одоо те нэг амар за худлаа даач гэдэг ч юм уу нэг цаанаа нэг тиймэрхүү багш худлаа яваалаа. Тэгэхээр яг тиймэрхүү зүйлийг мэдрээгүй учраас тэр хүүхэд маань сайн мэдэж танихгүй байх гэсэн үг байхгүй юу? Тийм. Энэ яг нөгөө амар олон багш нарын зовлон шүү дээ тий. Ингээл ангийн маасаар амар гоё авч яваад та урамшуулах гал ингээл тэнд яалтчгүй нэг ангид нэг нөхөр байж лээдэг тий. Ярддаг ч юм уу. Тэгээ үлд системийн тандгүй тий угаасаа тандгүй. Тэгээ магтаалыг урамшууллыг чи үн цэнтэй шүү чи одоо мундаг шүү чи чадна шүү гэдэг юмыг ерөөсөө нөгөө тандгүй тэгэхгүй тий. Гацаагаа ичдэг тий нэг юм. Тэгээд яг хөө зөвөр энэ угаасаа нөгөө амар бол амьдрал дээр байдаг л зүйл шүү дээ. Тэгээд одоо ингээд эргээд сувтаг шиг кейсийг ийм кейс гарч ирэх гэж угаасаа бодсоггүй л тий. Тэгэхээр яг энэ нөхцөл байдал дээр чинь багш үйлдэл системийг суулгаж болно шүү дээ тий. Тэгээ суулгах гэдэг нь болохоор эхний хэлжин тайлбарлахын тухайд би ярьж байгаа шүү. За тэгэхээр яадгийн гэхээр тэр хүүхдээ чи яг үндэ хайчиж болохгүй шүү дээ багш тий. Тийм хэцүү болдог. Олон төвхтэй болдог. Үл хайхраад ээж болохгүй. Тэр чи бүр илүү багш тэр хүүхдийг шархлуулаад байгаа хэлбэргүй хайчиж болдгоо. Тэгэл багш нар хийхдээ яадаг. Хин угаасаа тандгүй нэг идэггүй гингүүтээ өөрийнх нь хэлээр ярих гад байдаг. Зодох гад байдаг. Загнах гад байдаг. Өшгөлөх гээд байдаг. Тэрлүү угаасаа загнахгүй л энэ ойлгодгүй ингэсэн багш нар сууж идэв шин. Тий. Тэгэхээр яг тэгсэн сууж идэг. Тэгэхээр тэр хэлээр нэгт удаа ярих гэдэг. Муу сайхан 2 3 хоног өмнө одоо багш алан тална. Багш ална гэж юу яриад байгаа юм бэ гэ би бүр ингэж 2 бандтай яриад. Чи гүй манай багш бүр ингэж нэг ширээний хөл төмрөөр зохиод юм яриад байгаа байхгүй. Би бүр ингэ нөгөөх нь ингэж чи одоо ямар хэрцгий юм яриад байгаа. Би чи хаанаас гэдэг 4 5 дугаар ангийн нэг 2 хөөрхөн хүүхдтэй 5 дугаар анги лөө 2 хөөрхөн хүүтэй ярьж исэн чинь тэр багш бол тэр угаасаа тэр хоёр угаасаа хөдөлгөөнтэй байхгүй юу. Угаасаа хөдөлгөөнтэй байхгүй. Би тэрийг манад дэдэг учраас мэдчихэж штэ. Тэгэхээр багш яадгүй хэрэг тэр хүүхдийн ойлгодог хэлээр нь ярих гэдэг штэ. Тэмүүтэ ширээний нэг төмөр хөл барьж аваа зөгдөг гэж яриад байгаа байхгүй юу. Чи ямар аимшиг юм яриад байна би бүр ямар сайн дээ тий. Тэгэхээр нэгдүгээр тэр хэлээр ярих гэдэг. Үгүй шүү дээ энэ чинь хүүхдийн хүчрэх шүү дээ. Энэ чинь бүр ингээд амар хөл гарыг хугалаад нүүд амыг сохолчул яах юм чинь ингээд тэгээ тэр үтэйгийн хүүхдийн чихнээс татаад ингээд дээдлийн нэг сэтлээ хайцсан багш хүртэл ёо багшаа чих сэтэрсэн гэсэн ингээд хүүхд уйлцсан л ирж л байдаг шүү дээ. Тэгээд энэ хэлээр нь ярих гэдэг харж бас амар хортой байна тий. Гэтэл нөгөөхий чинь ингээд үл хайхраад нөгөө чамайг сонсож байгаа чиний хэлээр ярьж байгаа чиний үйлдэл систем нөгөө хэдэд тохирч байгаа хүүхдүүдтэй тий ажиллаад байна гэдэг чинь нөгөө хүүхдээ чинь үл хайхраад байгаа байхгүй бүр ингээд тоохгүй бүр игнор хийж орхиод тэр чинь бүр ингээд яг үндэ зодоод авснаас илүү амар том хүчрхийл. Амар том хүчрхийл үл тоохгүй тоогоод орхино гэдэг чинь. Тэгэхээр чи ингээд
багш гэдэг яг үнд амар гоё ажил нь юу юм хэр тархи ажиллах хэрэгтэй болдог аахгүй юу. Түүнээс ингээл нэг хідэн айгуугаа тавьчихдаг ч юм уу те. Нэг товчлуур дарангуудаа баахан ижлэхэн оо дэвтэр үйлдвэрээс гараад ирдэг ч юм уу. Ийм биш. Ингээ тархи ажиллах ажил болчдөг аахгүй юу. Тэгэхээр би бүр амар дуралдаг юмд. Тэгээд одоо ингээ зүгээр мөн сая орж ирж байгаа бодол юу юм гэхээр үйлдвэрлэлийн систем суулгаж болно шүү дээ. Бид нар ийм туслах програмуудыг тийм үндсэн үйлдвэрлэлийн систем дээр суулгаад тэр iPad ажиллуулж байгаа шүү дээ. Жэний одоо шилбэл энэ iPad-ыг те. Тэгэхээр яг тэрнтэй адилхан туслах үйлдвэрлэлийн системийг суулгах тэр нь болохоор одоо юу гэдэг магтаал хилээд ойлгохгүй байна. Тэ өчи мундаг штэ чи лаг штэ чи юм штэ чи одоо үнэхээр одоо энэ зүйлийг амар сайн хийчлээ гэж хэлээд тэр хүүхдэж ойлгохгүй штэ. Ойлгохгүй байна, хүлээж авахгүй байна, ажиллахгүй байна. Тэгэнгүүт нь суулгадаг зүйл нь юм хэл ам яриа, тайлбар. Бүр тайлбар. Жениф дээр баг нэг тиймэрхүү подкаст байгаа. Үг өгүүлбэрээрээ бүр ингээд маш ойлгомжтой тайлбарлал. Бүр ингээд ганцаар ингээд авч үлдэж яагаад цогсоогоод хоёр мөрнөөс нь барьж байгаа нүдрөө за багш руу хартаа гэж ингээд өөр хүүхдүүд саад болохгүй болцсон тийм нэг одоо чимээгүй орчинд ч гэж хэлэх юм уу да тийм бүх хүүхдүүд явцсан тийг өөр юм саад болохгүй за ингээд энэ ингээд одоо багш нь яаж чамайг авчулсан бэ гэвэл гэж аа тий. Тэгэхээр би чамайг магтж байгаа чи яагаад гэвэл үнэхээр ийм. Гэтэ чи өнөөдөр миний энийг ингэхгүй одоо юу гэдэг чи ингээд Жэнийг өөрийнх нь тий яаж хийх вэ have to гэдэг арга нь байгаа шүү дээ. Тэрүүгээрээ тэр хүүхдэд тайлбарлаж өгөх. Бүтэн үг өгүүлбэрээр. Тэгээд тайлбарлахдаа яах ёстой юм гэхээр чи өөрийнхөө мэдрэмжтэй холбож ярих. Багш нь ийм үед нь маш их гомдож байна. Яагаад гэвэл багш нь урам хугараад энэ чамайг ингээд хэлсний дараа одоо чи ингээд тий намайг үл тоогоод байна. Намайг ингээд одоо буцаагаад гочлоод байна. Багш нь энэ үед амар их урам хугарч байна. Амар гомдож байна. Би ингээд яг үндэ уйлмар санагдаж байна. Тэ яагаад гэвэл эн чинь үнэн байхгүй да чи угаасаа тий энэ хичээлийг амар сайн хийж байгаа. Чи үнэхээр энэ шалгалтандаа өгч чадж байгаа. Тэг багш нь энийг ингээд чин сэтгэлээсээ ингээд хэлэхээр чи намайг ингээд тэг үл таагаад байгаа учраас одоо юу ч байд юм дээ ингээд ямар ч хэсэг хэлж байгаа үг өгүүлбэрээ чи өөрийнхөө мэдрэмжтэй холбож бүтэн өгүүлбэрээр тайлбарлах хэрэгтэй. За ингэж байгаа тохиолдолд мэдрэмжийг чи танина. Тэрнээс ингээд чи өстой ухаантай байсангүй чи өстой ингэсэнгүй чи тэгсэнгүй нэг юм ерөнхий өгнө чи өөрөө нэг номын үг шиг болчихдог. Одоо бид нар ингээд яг үндэ инженерийн номнуудыг уншил та. Ойлгох уу? Тий. Би ч нэг бизнесийн номнуудыг унших гэж өстой нэг эхлээд дахин авч тавиад уншиж чадахгүй ингээд амар зүдэрдэг байсан чи одоо сүүлийн үед болохоор ингээд амар туртаа ном болчиход байгаа байхгүй яа гэвэл чи ингээд тий би хит удаа тавтцсан учраас миний тархинд энэ гадны юм биш гэж ойлгогдож шүү дээ тий. Яг түүнтэй адилхан бид нар нэг инженерийн ном эсвэл одоо багш хүмүүс чинь тий эсвэл одоо юу гэдэг эмчнэрийн хэлээр ярих гэхээр тайлбарж өгчөөч л ойлгохгүй шүү дээ тий. Тайлбарлаж өгдөг байхгүй. Тэгтээ тэрийг амар хурдан тэр хүүхдтээр суулгадаг арга нь юу юм гэхээр мэдрэмжийг илэрхийлэх. Мэдрэмжээ багш өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх. Тий Тэгээ тэрийг одоо нэг манай хиний Изабель агш нэг хөрхөн жишээ идэв шүү. 5 настангуудад анх хичээл орсон ч өгч суугаач болооч ингэж гэж ойлгохгүй. Тэг өдөр бүрсээ байлаач гэж чанга орлогод би ч очиод өрөөнд дотроо би ч стресстэй. Тэгвэл кэлс ингээ гүүг харч нөгөө 5 настангууд анги дотроос алалцж байна. Бужигнаад юу нөгөө нэг багш байгаа гэж тоохгүй мэдхгүй анх удаа англи хэлэн дэрсэн. Тэгээд тэгэнгүүт нь тухайн багш тухайн үед ингээ хичээл ороод дуусныхан дараа одоо суулгаж агаад би ярьжсэн байхгүй. Эднэр тэг ингээ дөрөв мэдгийг ойлгохгүй тий ийм зүйлүүдийг мэдхгүй тэгэхээр 5 наснантаа нэг энэ өнцгөөс яриад сүулт нь Изабель тэгцэн явжсэн. Хүшээ эднэр чинь амар сонир хэлээр ярьд юм билээ шүү дээ гэд. Яав гэсэн чи одоо дөрмөөс хинктэй гэд өөрөө дандаа том хүүхдүүд хичээл орж тэгс чи ойлгохгүйсэн гинэ. Тэгэхэд нөгөө нэг том хүүхдүүд тэгж ярангууд нөгөө 5 насны ч ойлгохгүйсэн чинь тэгвэл чи ингээд өөмүүлээд байвал би гомдлоо гэсэн чи. За би суу. Йоо ямар өөртөө би томато сууя гэд ингээ очиж суусан гинэ. Эдгэр чи ингэж мэдрэмжээр нь холбож ярих хэрэгтэй биш үү гэд. Тэгээд нөгөө Изабель инээжсэн байхгүй. Эдгээр амар балаа ярьд юм байлээ ч гэж. Яаж ир гэсэн. Би гомдлоо чамааг ингээ өмүүлээд байвал багш нь гэж бигээд ингэсэн чинь за би тэгвэл томато сууя гэж очиж суусан. Амар игдэв. Тэгэхээр чин аль ч хүүхдэд те ингээд багш нь ингээ чамааг миний үгийг сонсохгүй гомдоод байна. Амар гомдож багш нь бүр уйлмар санагдаад гэд ч юм уу те. Тэгээд угсаал тэгдэг штэ багш яг үнэндээ. Тийм.
тэрийг ингээд нөгөө масклаад хаачдаг л болохоос яг үндэ уйлмаар санагддээ шүү дээ. Шинэ агш хахад чинь тий. Залуу агш хахад чинь тий. Ингээд уйлж л байлаа. Тий. Тэгэхээр уйл алвцчих хэрэгтэй болохгүй тий. Уйлмаар энэ багш нь тий. Яагаад ингээд багш хахаа үгийг ойлгохгүй ингээд тэгэхээр үйлдэл системийг суулгадаг нэг юм туслах үйлдэл системийг суулгаж байгаа хүмүүс нь багш нар. Тэгэхээр чин бид нар яг үндэ тэр хүүхдэд зодоод хийж болохгүй байхгүй да. Тэр чинь ингээд амар яг үндэ одоо бидний насн дээр очсон нөгөө мө зодж исэн багшийг хараацсан явна шүү дээ. Тэр муу балаа аваа энэ муу намайг хүчирхийлэгч гэж мэгээд бүр амар ярина. Гэтэл үл тоогоод байна гэдэг чинь дахиад хинч болгоод байгаа байхгүй. Тэгэхээр чин өөрийнхөө ангийн үйл ажиллагаанаас ангид орхиод байна гэдэг чинь. Тэгэхээр чи яалтчгүй бид нар тэр нөхрий чинь ингээд нэг зүг чихийг олчихгүй л болвол тий. Нөгөө бусад хүүхдүүдэд зовоогоод байна бас ингээд дангаар нэг юм болгоол бүрстэй нүүм мүлээл тий. Тэгэхээр чи яалтчгүй багш нь үг хэлээ ойлголцох нь амар чухал хагаад байна. Тэгэхээр мэдрэмжтэйгээ холбож тий ярих. Тэрийгээ бүр маш тодорхой үг өгүүлбэрээр тайлбарлах. Тэгэхээр багш өөрийнхөө мэдрэмжийг таних асуудал болоод дараагийн подкаст олчих гэдэг шиг байна шүү. За би ч гэсэн энэ подкастаараа хоёр зочинтойгоо ярилцаар гад өөрөө ч гэсэн баахан дэвтэр дүүрээ юм тэмдэглэж байлаа. За тэгээд хэдүүлээ энэ ярилцсан яриагаа нэг дүүний тий. За одоо сонсогчд маань одоо багш сургууль үзүүлэгч байгаа, ингийн эцэгч байгаа. Над чиг бас тий хүүхдгүүч хүн байгаа. Тэгэхээр ингээд подкастны ихэнд ярьсан хүүхдийн сэтгэлийг хооллоё гэдгийг бол ямар ч лээс ойлгосон бахаа гэж бодож байна. Тэгээд энэ дээр яг ингээд дүгнээ тий зөвлөмж болгоод хэлэх зүйл байна уу нараа багшаа. Тэгэхээр яг нөгөө нэг үндсэн сэтгэл зүйн 3 хэрэгцээ байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр 3 хэрэгцээгээ хангахаас гадна аль болохоор хүүхдээ маш сайн яриулж авах хэрэгтэй, ойлголцож авах хэрэгтэй. Ялангуяа одоо над дээр сүүлийн үед ирж байгаа чатууд юу байна вэ гэхээр би хүүхдтэйгээ ойлголцож чадахгүй байна. Манай хүүхд одоо надаас холдоод байна. Гэсэн юмнууд амар их ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь юутай холбоотой нь гэхээр багасаа ингээ хүүхдтэйгээ ингээ амар ойрхон тий ингээ байнга яриад тий ингээ ямар ч одоо хэлж ярьж байгаа зүйлийн шүүмжлэхгүйгээр сонсоод юу яатсан хүүхд бол том болсон ч гэсэн ярьсан хэвээр байдаг аахгүй. Ярьдгүй хүүхд гэж угаасаа байхгүй. Гол нь яагаад хүүхдүүд ингээ ээж аваасаа холдоод ярихаа болоод гэнэ үү гэхээр шүүмжлээд байна тий. Сонсгоосоо илүү зааварлаад байна, зөвлөөд байна. Тэгэхээр бас нэг чухал зүйл нь тий сэтгэлийн хооллож байгаа бол бас давхар тухайн хүүхдүүдэд тий тэр ярилцах орон зайг нь өгчдөг, ярилцах хэрэгцээг нь хангачдаг, тий байгаагаар хүлээж авчдаг. Тэгээ одоо алдаа гаргасан ч гэсэн тий одоо алдаа гаргадаг хүн гэж угаасаа байхгүй тий. Тэгэхээр хүүхдүүдтэй энэ ч одоо хэвэн зүйл штэ тий. Дараа нь чи ингээл энэ дээр анхаарчихгүй юу гэдгийг бас айгүй хөөрхөн зөвлөө хэлждэг. Тэгээ бид нар ч гэсэн бас ингээл аяга хагалдаг тий. Бид нар ч гэсэн өдөр тутамдаа маш олон алдаа гаргадаг. Тэгэхээр нөгөө бид нар өөрсдөө аяга хагаллаа гэдээ өөрсдөө ууралдаггүй шүү дээ тий. За яхаа юм хагарах сайн гэж өнгөрчтэй шүү дээ тий. Тэгмэд хүүхд нь хагалгаа өстой нэг салгасан малгалсан гэл янз бүрээр нь дууж идэг хүмүүс бас зөндөө байдаг. Тэгэхээр бас нэг тиймэрхүү зүйл дээр бас айгүй сайн ойлгож авах хэрэгтэй. Эргээд бас нөгөө ээж аавууд маань багш нар маань өөрийнхөө тэр сэтгэлийг бас айгүй сайн хоолж авах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Яагаад вэ гэхээр ялангуяа багш нар дандаа нөгөө өөрсдийнхөө энергийг хүүхдүүдэд өгч идэг тий. Нэг юм мэдчихээсээ ойлгож ясаа гэл дандаа ингээ бусдын төлөө явж идэг. Эргээд нөгөө нэг бид нэр хүүхдүүдэд хоолж ийн гэл өөрөө ямар ч энергигүй болвол тий тэр хүүхдээ хоолж чадахгүй ш. Тэгэхээр эхлээд ээж аавууд маань багш нар маань өөрийнхөө тэр сэтгэлийн цавыг тий хэцүү байгаа бол тэр гэдгээ сайхан хоослоод гаргаад ярилцаад тэгээ өөрөө гоё яз жаргалтай ээжэж нөгөө хүүхдүүдэд тэр савыг гоё дүүргэж өгнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр багш нар эцэг эхчүүдийн тэр сэтгэлийн сав нь өөрөө яг ямарх байна тий баахан зовлонгоор дүүрсэн байна уу эсвэл гоё тий хөнгөн шингэн гоё яз жаргалаар дүүрсэн байна уу эргээл тэрийгэ хүүхдтэй аягалж өгнө гэсэн үг. Тэгэхээр тэрийг бас аягүй сайн анхаарч бас өөрлөгөө бас одоо юу гэдэг цаг маг гаргаж явах хэрэгтэй. Yes. Бүр ингэ арка агшүр үнэн супер дүгнэлээ тий. Үнэн супер дүгнэлээ. Тэгэхээр миний зүгээр ингэ ганцхан хэлхийг хүсэж байгаа зүйл хүн ингээд хүүхэд төрүүлэхээрээ те нэг нэраа хүүхэдтэй ээж байж чад нэраа хүүхэдтэй аав байж таарна нэг нас 2 нас хүрэхээр нь 2 настай хүүхэдтэй аав ээж болж таарна те ингээд 7 8 нас хүрэхээрээ те 7 8 настай тэгснэ ахлах анги руу орохоор нь ахлах ангийн хүүхэдтэй эцэг их болно тэгээ ээжэл оюутантай ээж авах гэцэг гүйжэдэг шүү дээ тэгээ ээжэл гэрлэх болно би чи имээ өвөө болсон шүү гэл ингээд гүйжэдэг те тэгэхээр чи яадгүй гэхээр хүн өсдөг хөгждөг тэгэхээр хүүхдэд дагаад
хүүхд чи өөр насны бүлэгт орох тусам өөр хэрэгцээ, өөр шаардлага, өөр тэг нэг юмнууд руу ордог. Тэгэхээр чи ээж аав өөрөө та хөгжөөч. Ээж аав та өөрөө энэ подкаст сонсооч. Ээж аав та өөрөө ном уншаач. Ээж аав та өөрөө ингээд өөрийгөө хөгжүүлэх гэж яваач. Түүнээс наркагаас ингээд завсаргүй аврал ирээд ээж болохгүй байхгүй да. Нарка чиний хүүхдэд амьдраагүй тий. Манай сэтгэл зүй чиний хүүхдийн ээж нь биш. Чиний хүүхд яадаг ийдэг бүх юм чи мэдэхгүй. Тэрийг хамгийн сайн мэдэхгүй ээж аа өөрөө байдаг байхгүй юу? Юу дуртай, ямар хувц өмсөх дуртай, ямар хоолн дуртай, яавал уралчаад идэв, яавал одоо баярлчаад идэв. Тэр мэрийг ингээ хамгийн сайн мэдэх хүн нь эцэг их өөрөө байдیں۔ Тэгэхээр чи эцэг их өөрөө би ингээд нэг няраа хүүхдтэйгээ харьцаж байгаа юм шиг эсвэл ингээ хүүхдтэйгээ харьцаад байвал яах вэ? Тэгээ бага ангийн хүүхдээ байнга сургууль цэцэрлэгтэн зөөдөг байсан шиг оюутан хүүхдтэй харьцаад байвал юу болох вэ? Тэгэхээр чи ингээд оюун санаа, майндсет, хувь хүний хөгжлийн тухайд ээж аав бол ингээд хүүхдэд дагаал хөгжиж идэг. Хүүхдэд дагаал өсөх хэрэгтэй болдог. Би бүр сайн наад зөвлөгөө гэж бүр хэрэгжүүлбэр санагчлаа. Би ч одоо тэгээд ямар ч мэдлэхгүй хүн шүү дээ. Ямар ч мэдлэхгүй ээж гинт хүүхдээ олчвол мэдлэхгүйгээрээ нөгөө юм баахны хүүхдээ хацсан. Тийм мэдэхгүй болохоор яадгүй гэхээр зөвхөн өөрийг нь өсгсөн ээж аавын аргуудыг хэрэгэлдэг байхгүй юу? Тэгэхээр тэр нь юу юм гэхээр магадгүй буруу алдаа хийснийхэн дараа шийтгээд ингээ гарын өргүүлээд хан руу харуулаад зогсоочдөг. Одоо би тэгж өссөн. Намайг бүр 6 дугаар хүртэл ингээд буруу юм хийчихээр харахгүй гарын хан руу харуулад өргөө зогсоочдөг гэсэн. Тэгвэл би яасан чи нэмсэн чи ухамсаргүйгээр нөгөө хүүхэд маань ингээд тарих толгойд ирүүлээд харна. Хан руу хараа зоос гараа өрг гисэн. Бүр ингээ хит хит удаа би ийм үйлдэл хийчээд нөгөө хүүгээ хараа өрөвдөд байгаа байхгүй. Би ингэнийг чи гарын өргүүлэхэд зогсооморгүй шүү дээ. Би чи миний хайртай хүү шүү дээ ингээ бодсон хэрнээ. Тэр аргыг хэрэглээд авахгүй. Миний ээж намайг өсгөжсэн аргыг хэрэглээд авахгүй. Мэдхгүй. Өөр арга мэдхгүй учраас. Тэгэхээр чи ингээ бид нар ч гэсэн өөрийнхөө үйлдлийн системийг шинжлэх хэрэгтэй л ахгүй. Upgrade. Одоо юу вэ? Одоо ингээ альбет ямар генерашн ч үлээ. Манай хүүхд бүр нэрэлцэн явж илээ. Тэгэхээр би энэ генерашны үлдэгдэлчлөө төгсгөлийн хүүхд ч гэлээ. Тэр энэ хүүхдүүдийн онцлог юу вэ? Яасан ийсэн гэдгийг ингээд өөрөө уншаа, судлаа. Тэ өөрийнхөө энэ үйлдлийн системийг шинжлэх, апдейтүүд хийх байнга. За бүр апдейт хийхгүй нилээ ингээд жохоо та хожуу үе руугаа орцоо. Тэ одоо яах вэ гэд амт тэмцэж байгаа түргэний машин шиг явж байгаа бол бүр ингээд устгаад дахиж суулгах. Окей. Тэгээд би бол яг үндэ устгаал дахиж суулгасан. Тэгэхээр би хизээч одоо хүүхдийнхаа гарыг өргүүлмээргүй анж гэдэг юм уу те. Ингээд ингэнгүүтээ би тэрий чи ингээд устгаад үгүй би ярилцдаг юм өөртөө суулгаадах юм. Би сонсдог юм өөртөө суулгаадах юм. Би ингээд нэг ингэдэг юм өөртөө суулгаадах. Би бол бүр ингээд автогрейд хийсэн. Бүгдийг ингээд бүр цоо шинээр нь форматлаад дахиад суулгасан. Гэтэл энэ талаар мэддэг манай нарка шиг ингээд өөрөө сэтгэл зүй мэрэгжилтэй өөрөө тийм ингээд энүүгээр ажилдаг тийм манай сувдаа шиг одоо ингээд өөрөө энийг ингээд одооноос суралцаж эхэлж байгаа тийм ийм хүн. Гэхдээ одоохондоо ингээд хүүхд гаргаагүй бол ингээд хүүхдээ дагаал амар бол асуулт нийтлэлт бага асуулт яах вэ гэдэг. Тэр үедээ апдейт хийгээл ойрхоо. Тэгээ энэ ингээд гой залуу ээж аавуудын гой юм байгаад байна шүү дээ тий. Этэл ингээд нэлээд жоохон хөвгшөрсөн эхний хоёр хүүхдээ ингээд зоддог нүдтэй ууралдгаар өсөчөөд нөгөө хоёр нь буруу болчингууд нь ингээд энэ миний эцсийн найдвар гэсэн ээж явж байгаа шүү дээ манай дотор. Өөрөө бүр ингээд нэлээд 50% төгссөн. Тэгээ 4-5 дугаар ангийн хүүхдэд авахулж ирсэн. Энэ миний олимпийн эцсийн найдвар шүү. Би одоо наадах дээр чи гэсэн явж байгаа байхгүй. Тэгэхээр ээж нь ухаарсан байна шүү дээ тий. Эхний хоёр хүүхэд нь оюутан болоод ингээ нэг л миний сургасан арга, миний хүмүүжүүлсэн арга, миний нөгөө хүүхдтэй суулгасан үйлдэл систем болохгүй байна гэдгийг ингээд өөрөө анзаарсан. Тэгэнгүүтээ нөгөө 5 дугаар ангийн хүүхдээ эцсийн найдвар болгоцсон. Одоос би наадах гэж. Нөгөөг нь амар хөөрхөн бүр ингээ дандаа талархлаа илэрхийлэн баярлна. Оо манай хайртай багш яасан амар хөөрхөн болгоо өсгсөн байгаа байхгүй. Тэгснэ олимпийн найдвар гэсэн. Yes. Гэтэ хин нэгэн хүүхдээ амьдралаар тоглож ээж энийг ойлгомааргүй шүү дээ. За зөвлө хоёр багшийнхаа зөвлөмжийг өстө жинхэнэ хэрэгжүүлэх хүн чи би байсан шүү. Тийм тэгэхээр ч одоо би бол бас тий бэлтгэлтэй үсэх юм байна. Бас тий юу юучгүй ямар ч мэдлэггүй шүү бас орморгүй л юм байна. За хоёр багшийнхаа ингээд яриаг сонсон чинь жинхэнэ одоо би бол жинхэнэ бэлтгэлтэй л үсэх юм шаардлагатай болчлоо л да. Би чи ямар ч мэдлэггүй хүн. Яг энэ мэдлэггүйгээр ингээд дайраал гарсан маар бас амар эрсдэлтэй. Тэгээ босоо чи uninstall хийх бас юм хэрэг гарах байсан байх. Тэгэхээр хоёр багштайгаа бас ингээд гоё подкаст хийсэндээ үнэхээр баярлж байна. Урилгын маань хүлээж ирсэн Нараа багш, Батэм цэцэг захирал хоёртоо баярлаа. Дараагийн подкастаар бас дахин урьнаа. Баяр та.